이겼다지. Сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдөр амралтын өдөр болж байна. Тэ? Бэрийг хичээлээ. Тоолт. Тэгээ тоолт боо гэж байгаа. Тоолч боо гэж байгаа тий. Тэ. Жимстэй тоолт гэж байгаа. Миний орон сүүлд нэг хамтдаа брауни хийснээс хойш хамтдаа тоолт хийгээ буугаалаа. Тэгэхээр нэг удаа амралтын өдрөө хамтдаа тоолт хийж байгаа тий. Тэгээ өнөөдөр хоёулаа ямар нэстэй тоолт хийлээ? Жимстэй. Жимстэй тоолт. Бубланина гэдэг тоолт тий. Чихээр бубланина гэдэг нэртэй тоолт. Тэгээд жимстэй дуртай жимсэд дээр нь тавьж болно. Бид хоёр болохоор ямар жимсэд тавьж байлаа? Боловски. Нэрс тий. Нэрс тавьчаа. Тэгээд чангаан тавьж байгаа. Өндөг чинь тоолт тий. Өндөр тавьж байгаа. Тий. Хоёулаа гэхдээ ээжийнхээ бичиж авсан жороор бичих юм тий. Тий. За тэгээ юу авах юм хэлээд өгнө. Эхлээд нэг уут хөөлгөч. Тэгээ юм дороож биш. Ийм сод чиг юм хөөлгөч. Тэгээ бүгдэн хийжсэн банцаа. Тэгээ хэрэв өндгөө сайн хөөсөж чадсан бол хөлж баг хийхгүй байхаа тий. Тэгээ банцаа чимсэн бол энийг хийсэн. Энэ ванилины өнөртэй чихэр нэг уут. Тэгээ жоохон ийм боогнууд хийгээд байсан. Тиймээ хоёул одоо өөрөө одоо хийж байгаа боо ярил та жишээ өөр боо яриад байгаа юм байна. Би юу хэлсэн? За тэгээд одоо хүмүүсийн анхаарлыг сандруулж хоёр хамтдаа нэс дахиад хэлээ заа юу. За тэгээд нэг хөөлгөч. Нэг ванилины өнөртэй чихэр нэг уут. Гурван ширхэг өндөг. Тэ? Тэгээд нэрс. Өөрийнхөө дуртай жимс хийж болно. Бид хоёр болохоор нэрс хийж байгаа. Би тустай. Энэ ямар жимс гэлээ? Энэ юу лээ? Чангаанз гэдэг. Чангаанз гэдэг. Тэгээ компот гэсэн чангаанз. Тэгэхдээ энэ жимсүүд ерөнхийдөө дээр нөгөө тортон дээрээ тарааш тавина. Тэгэхээр тэр нь хангалттай ямар заавал хэдэн грамм гэдэг шаардлага байхгүй. Тэгээд өөр чинь орно гэх юм бол 150 мл тос, урмлын тос. Тэгээд 100 мл сүү. Тэгээд 250 г гурил орно тий. Тэгээд жимсүүд угаасаа хэлсэн. За тэгээ одоо хийж эхлэн тавьлаа. Эхлээд ондихоо. За чи хараад байгаа санахгүй. Ингээд өөр чихэр орох юм өстэй юм шүү. Нэг чихэр тутаад байх юм. Мөчгүй эсвэл нэ. Оо тийм биш дээ. Чихрээ мартсан юм. Тэгэхээр чи сууж байгаа за үргэлжлүүлээ шүү. Нэг юм амарчиж байлаа. Маань би мөчгүй зүйл байна уу? Мөчгүй чи нөгөө нэг бүр нотч хийсэн тий? Оо. Бай. Байхгүй шүү. Маань мөчгүй зүйл байхгүй нэг бодлоо. Зүгээр чирч яа би. Тахав. Тий. Хоёул шинчгэрээ мартсан байсан тий. Хамгийн гол 150 г шинчгэр. Тэгээд нунтыг байх тусмаасаа орцноосоо гадна биднэрт юу болох хэрэг болох гэхээр хийх хэрэгтэй болно. Миксер хэрэгтэй болно. Тэгээд өөр чинь юу жигнэх хэрэгтэй болно. Хоёр шиг жигнэдэг. Хоёр шиг жигнээр авцсан байгаа. Хоёр жигнэртэй жигнээд нөгөө нарийн бог хийж жигнэдэг цаас хэрэгтэй болно. Нарийн бог цаас хэрэгтэй болно. За хоёулаа тэгээ хийж эхэлнэ. За ихтэй өндөгнийхөө шарыг цагаанаас салах хэрэгтэй. Тэгэхээр миний авах туслах шүү заа яваа. За өндөгнийхөө яан заа аав туслая. Миний авах яах вэ? Шууд холихгүй заа. Шууд бүгднийг нэг доор хийхгүй. Хоёулаа тусалж салгаж хийн заа юу. Яаж юм ихээр за наашин тавьчих. Ингээд. За. Одоо ингээд энэ дотор нь өндөгнийхөө шарыг хийгээ. За энэ дотор нь өндөгнийхөө цагааныг хийшүү. Тэгээд чамд яаж хийх нүдэлээ заавна. Тэгэхээр шараагаа ийшээ хийх болохоор энийг ийшээ тавьчих. Цагааныг ийшээ тавьчих. За чи байж байгаа. Ойроо их харцаа. Ингээ хоёр хуан. Ингээ хоёр хугаа гойжуулаад ганцхан цагааныг гойжуулсан за. Шарыг авч үлдэх байхгүй юу?
Энэ талд ингээ шараа хийлээ. Буцаагаад цагаанаа ийш нь хийлээ. За ингээд ийш нь хийлээ. Мондөг. Мондөг. Байж. Мондөг. Заата шарыг шийдчих. Өстө мондөг. Сайн сурахгүй шүү дээ. Юу хасарч гэж болч юм болно за. Наахтай. За нэг гараач. Гүндэг хайштай. Бүрхас. Зүгээр сайн харсан шүү дээ яг. За одоо хоёул сүүлийн нэг юм би миний хүн дахиад харуулах. Тэгээ. За. Сүүлхий. Дахиад. Хаална. Атанста. Отлично баса. За päjärä. Aamun jäävät kun harrastin. Мондөг. Мондөг. Сайн байна. Одоо болцсон байна. Биш шууд ич. Одоо шараа иш шууд ич. Ямар мондөг юм бэ? Ста мондөг нэ хүн за. За хоёлаа Мишель над бүндгийн шарыг ялгаад туслалчлаа. Гойжлаа. Болоогүй. Нас мөр бүгд авах юм шиг байна уу? Гойжлаа. За 150 г гэсэн чихрээ хийчихлээ. 3 шиг өндөгнийхээ шарыг хийсэн. Тэгээд нь одоо ванилины хийсэн чих, ванилины өндөгтэй хийсэн чихрээ хийгээд цайвар өнгөтэй хөөс болтолно. Тийм хөөс болтолно. Хоёул хатсан заа юу. Миний ах нэг бодож болохгүй яагаад вэ? Ягаад гэхээр хурдан иргэдэг юм болохоор энэ хурдан иргэд яг бол 3 гараа авах боломжтой. 3 гараа нь аюултай заа юу. Тэр аав нутгийн заа хүүхдүүд ингээр хийж болдгүй юм за. Би яг хөө. За ингээ хутгасаар агаад юм болсон. 9 чихрээ юм шатдаг миксер хийсэн, холцсон. Тэгээ одоо 150 мл тосоо жоохон хийгээд багаар хийгээд юу миксерт хийнэ. За юу. Тэгээд зя хоёулаа 150 мл тосоо ялгаж авах хэрэгтэй юм байна да. За эхлээд 100 мл тос. Энэ 100 мл хэмждэг. Тийчи 100 мл тосоо. За. Или айж байгаа зүйл шүү. За аав миксер тэгэхээр. За болоогүй байж. Чи асууч. Асахгүй шүү да. Тосоо явуулсан чинь ий өтгөх юм болчихлоо. Уус юм өтгөх юм болох гэж хэлсэн. Хоёул яг хөтөд кило 250 г юу ийч бүрлээ чи за. За би. Одоо энэ 0 болж байгаа. 0 болсон. Мати. 250 г. Би хий. За шилд. Чи наад чи аав хийлээ одоо болсон удаа хэлээ за. Энэ 251 0-ын таарах 250 г гэсэн үг заяа. Болоогүй наа. Сая нэг харсан чинь манай камер онцорсон байсан тий. Тэгээд энэ хооронд юу хийсэн бэ? Хаана зогсныг гэдэггүй болохоор юу хийсэн бэ тайлбарлажээ. Эхлээд өнөөнийхөө шарыг олсон чихэртэйгээ бүх олсон чихэртэйг нийлүүлээд хутгаад яасан жоохон тийм хөөсөрсөн юм болгосон, шинэ болгосон. Дараа нь жоохон тосоо нэмж хутгаад тэгээд сүүлд нь битээр 250 г буурлаа нэмээд 100 мл сүгээ нэмээд миний охин тусалсан тий. Тэгээд хурж юу илээ? Хөлгөгчнийхөө тэр нөгөө сод шиг тийм хөлгөгчнийхөө талыг хийсэн. Бүтэн ууд нь 500 г зориулсан юм байна. Тэгэхээр бид хоёр талыг нь хийчлээ. 250 г бүрэл хийсэн болохоор. Тэгээд ингээд хутгасаар агаад ийм болгочиж одоо ингэ үзүүлнэ. Бүрэлээ хийсэн чинь ингээд хутгаад яг нэг ийм өтгөн юм болох юм байна. Одоохондоо арай дуусаагүй байна, болоогүй байна. Одоо өндөгнийхөө цагааныг хөөсрүүлээд тэгээд дээр нэмээд тэгэл ерөнхийдөө болж байгаа шиг байна тий хоолыг. Тий. Яа дээ. Хөөсрүүлдэг. Одоо өндөгнийхөө цагааныг хөөсрүүлдэг байхгүй. За хоёлоо тэгээд юм хийж.
өөрийнхөө хөөсийг өнөөгнийхөө цагаанаар хийсэн хөөсөө зургуудаа нийлүүлсэн. Гэт хайжон холиод зурмаг ийм болцсон. Тий? Үгүй ялцсан байна. Тий. Нэг юм шиг чи наахаа хийзаа би нэг хийчихье. Би дараа таны угаа байж үзээ. За. Угаа байж. Хоёр хийж байгаа. Чанганцтэй, нэрстэй. За хажуугаар нэг юм яах вэ? Нэ. Тэнд олны хийлдэ чи тоолж хийдэг байгаа юм уу? Ямар системтэй гэдэг юм. За хий, одоо хажуугаар нэг чи одоо зөндөө олны хийчих. Почайч. Гайхалтай. Тэгээ одоо битээр докова 180 градус халаацсан байгаа. Тэгээд энийгээ хийсэн богоо 180 градус 20 минут чинь тий. Та тэгээд эдэн Дараа нэг юу яах вэ? За. би За чи таарч. Ой Давид. Баава шаад болсон манай тоо ийм болсон те. Ийм болсон. Тааш нь. Ийм болсон. Ням. Баялаа хамтаа баавсан жоо юм өндөр. Ау. Аваш. Яа. Вахо. Баялаа. Энийг мундаг аваад туссан дээ. Танаас нэг хамартай өдөр бүхэлдээ хамт хийгээрэй. Тэгээд амархан. Баяртай. Баболжи. Хэ? Бугланина гэдэг нэртэй. Баян. Мандаа намчи туслаа. Меня юу ийш туслаа да? Онде хаасан тий. Ахус ингээд хөтгчаан хас биасан. Тий юу нэг ботож яагаад энэ тос хийж өгсөн тий. Аавда бас сүү хийж өгсөн. Яг энэ аавда бүрэл хийсэн чихэр тааруулахад нь тусалсан. За тэгээ амралтын хөдөлгөөс сайхан өнгөрцгөө. Манай рецепт таалагдсан болоод туршиж үзээрэй. Тэгээд юу гэдэг вэ? Манай видеос таалагдсан болоод лайк дараарай. Шеэр хийгээрэй.
Комент бичээрэй. Комент бичээрэй. За. За дараа уулзлаа баяртай. Баярлалаа.